2 метр өндөртэй 200 кг-тэй 2018 оны дэлхийн хамгийн хүчтэй эр хүн Тор буюу уулгачид Хафтер Бьорнсон орж байна. Викингчүүдийн үр садуулж мэндэлсэн залууд та бүхэн лайк харамгүй үгнэ гэдэгт итгэлтэй байна. За ингээд эхлэе. Хафтер Юлиус Бьорнсон 1988 оны 11-р сарын 6-нд Исланд улсын нийслэл Рейкьявикт мэндэлсэн. Хүүхэд байхдаа Хафтер хэтэрхий хөдөлгөөнтэй байсан учраас хичээлдээ анхааралтай сууж чаддаггүй байжээ. Болчир Хафтер спортод дуртай, хөл бөмбөг гимнастикаар хичээлдэг байсан. Мөн тэрээр Блиц шатарт муугүй 800 оноотой. 1-10 оронд үнэлвэл 2-р төвшин гэсэн үг. Үеийнхнээсээ үргэлж нэг толгоо өндөр байсан Хафтер саксыг хүчтэй сонирхож эхлэв. 18 настайдаа тэрээр Исландын өсвөрийн шигшээ багт байсан. 19 дэх Хафтер өвдөгний бэртэл аван NBA-д орох мөрөөдлөө орхиход хүрсэн. Ингээд нэг хаалга агтвал өөр нэг хаалга нэгддэг гэдэгтээ ижил Хафтер төмрийн ертөнцид хөл тавьжээ. Эхэндээ Роник шүтэж бодибилдер стилээр бэлтгэл хийдэг байсан Хафтер 3 жилийн дотор 140 кг болтлоо мас нэмсэн. Үүнийг нь 4 удаагийн дэлхийн хамгийн хүчтэй хүн Магнус Вер Магнусон хүүд ирээдүй байгааг нь ажиглаж өөрийн зааландаа өрөв. Магнусон Хафтерт хүчний экстремийн бэлтгэлийн програм гаргаж өгөв. Тэрээр тууштай хичээл 2012 он гэхэд л 210 кг жинд хүрчээ. 2012 онд Хафтер анхны олон улсын цайзны хаан нэртэй тэмцээнд төрүүлсэн. Тэр ондоо дэлхийн хамгийн хүчтэй хүн тэмцээнд орж алдарт бүр домогт шидрүүнээс Савицкастай өрсөлдөж 3 дугаар байр эзэлсэн. 13 онд 3 дугаар байранд, 14 онд 2 дугаарт, 15 онд 3 дугаар байранд, 16, 17 онуудад 2-т. Түүнд 1-р байр эзлэхэд нэг л зүйл дутаад байлаа. Ингээд 2018 онд хүсэн үлээсэн мөрөөдлийн мөчн нэрж тэрээр дэлхийн хамгийн хүчтэй хүн тэмцээнд төрүүлж чадсан байдаг. Түүнд дутагтаад байсан зүйлүүдийн нэг шүүгчдийн үнэн шударга шүүлт байлаа. Үүнийгээс тэрээр илэн далангүй хэлж Эди Холлыг шүүгчтэй хамтарч бизнес хийдэг байсан учраас миний оноог бууруулсан гэж буруутгасан. Хожим энэхүү маргаан нь боксын тулаанд хүрч хий ялсныг нь та бүхэн сайн мэдж байгаа. Арнольд Классикийн 3 удаагийн дэлхийн аварга, хамгийн хүчтэй хүн тэмцээний 1 удаагийн дэлхийн аварга Хафтер Бьорнсон маш олон бэртэл гэмтэл авч байсан. Түүний гар мөр цээж үе мөчнөөс нь бүтэн эрүүл хэсэг үгүй. Жишээ нь түүний гарын чигчи ядам хуруунууд нь мөнхийн бадаралттай. Эхэндээ энэ нь атгалтын хүчинд нь ихээхэн нөлөөлж амжилт гаргахад нь саадуулж байсан. Тэрээр бууж өгөлгүй зүтгэсний эцэст атгалтын хүчээ эргүүлж авсан, харин бадаралт нь хിവэрээ. 2 жилийн өмнө Хафтер пауэрлифтингийн тэмцээнд бэлдэж байхдаа цээжээ бараг бүтэн дасалсан байдаг. Пауэрлифтингийн хувьд 3 төрлийн нийлбэр рекорд гэж маш нэр хүндтэй рекорд бий. Ер нь 3 төрлийн нийлбэрээр байр эзлэн гэдэг тусдаа шахалт юм уу суултын аваргаас илүү нэр хүндтэй байдаг. Учир нь 3 дасгалд гурваланд нь сайн байхын тулд илүү их бэлтгэл, илүү их хөдөлмөр хийх шаардлагатай. 3 төрлийн нийлбэрийн дэлхийн рекордыг Дэниел Белл эзэмшдэг. Энэхүү рекорд бол 1182.5 кг. Үүнийг эвдэх боломж Хафтерт байсан юм. Энэ рекордыг эвдэхийн тулд шахалт хийх шаардлагатай. Олон сар жил шахалт огтоосоо хийгээгүй Хафтерын нэмэгдэж буй жингийн ачаалал нь нэгсэж, дасаж амжаагүй шүрмсийг томорсон булчин нь төвггүйхэн таслана. Дуу нь яг л дэлбэрч буй уут мэт нэг л таагүй арцс сэлгэм дуу. Энэхүү дуун төмөр өргөж байхдаа гэмтэж байсан хүмүүсийн хардарсан зүүд. Дайсандаа л хүсэх зүйл. Бэртлээ Хафтер яаралтай эмчид үзүүлтэл түүний цээж хагас тасарсан байсан. Ингээд тэрээр Америк нэгдсэн улс руу шилдэг эмчтэр очиж цээжний булчингаа оюулсан. Энэхүү бэртлийг агуу шахагч болох Скотт Менделсон авч байсан. Зөвхөн Скотт гэлтгүү Брайан Шоуос ахуулаад бодичд, паверчд, жүжигчин Сильвестр Сталлоне хүртэл авч байсан. Хамгийн гол нь энэхүү бэртлээс өндөр шахалт руу эргэж ирсэн түүх байдаггүй. Байдгүй учраас цаашид Хафтер 3 төрлийн дэлхийн рекордыг эвдэж чадахгүй болов. Гэсэн хэдий ч түүнд Бенедикт Магнуссоны үндсэн таталтын 460 кг-ийн рекордыг эвдэх боломж үлдээд байна. Хафтер ч 510-ыг өргөцсөн хүн чи юугаа яриад байна гэх бах. Эдгээр өргөлтүүд хоорондоо асар ялгаатай. Сумо таталтуу, классик таталтуу, комбинзонт,
Рав, өвдөгний болттой болтгүй, гарын уяатай уяагүй, штанг нумардгүй хатуу юу гэх мэт олон өөр нөхцөл, олон өөр өргөлтүүд бий. Үүнээс гадна 10-20-од пауэрлифтингийн олон улсын холбоонууд байдаг. Бараг бүгд өөр өөрсдийн дэлхийн аврагтай. Иймээс яг тамирчин биш л бол эдгээр холбоод тэмцээнүүд, өргөлтүүдийг ойлгоход хэцүү. Гэхдээ абсолют рекорд гэдэг зүйл байна. Үүнтэй маргаж үгүйсгэх бэрх, дийлэнх нь хүлээн зөвшөөрдөг. Хафтрын хувьд стронгменуудын дунд зохиогддог үндсэн дадлтын дэлхийн рекордыг эзэмшдэг. Харин пауэрлифтингийн тэмцээнд Бенедикт Магнусон өргөсөн 460 кг рекорд өдий 13 жил өнгөрсөн ч хадгалагцаар байна. Гарны оосор уяагүй Раваар Хафтар дийлэх хэсэг нь эргэлзээтэй. Рав гэхээр дэлдэв туслах дэмжлэг үзүүлдэг цамц уяагүй өргөхийг хэлээд байгаа юм. Энэ бас яригтай шүүмжлэл дагуулсан сэдв, үүнийг хүндхийг хүсвэл нэг гэж комент бичээрэй. Хафтарыг дэлхийд даяар алдартай болгосон зүйл бол Game of Thrones кинонд бүтээсэн уулын дүр юм. Энэхүү дүрд тоглосны дараа Хафтар дэлхийд даяар танигдсан. Дэлхийн хамгийн хүчтэй хүн болсны дараа мөн алдарт сериал болох Game of Thrones тоглосны дараа тэрээр мөнгөнд санаа зовхгүй амьдарч эхэлсэн. Хафтар өөрийн жин алкохолны бизнестэй. Дуэйн Джонсныг бодвол өөрийн алкохолоо бусдад рекламдаж, бусдад сурталчилдаггүй. Өөрөө ч уудаггүй. Мөн Тор зөвхөн цөөхөн идэхэн алсын зорилготой хүмүүст болон өөртөө зориулсан жижигхэн брутал заалтай. Тор стронгменуудад зориулсан заал нээсэн бол Гоку Жим энгийн хүмүүс биднэрт зориулан энэ жил 10 дахь салбараа нээж байна. Олон салбартай учир түгжээнд санаа зовлтгүй нэг ирэхээр өөрт хамгийн ойрхон зааланд явах боломжтой. Энэ бол цорын ганц боломж Гоку Жим. Хафтар Бьорнсон өндөр 2 м 6 см, жин 200 кг, гарны тойрог 57 см, шилб гэхэд 60 см. Эмэгтэй хүний бэлхүүс шиг том гэсэн үг. Түүний гутлын резюмер 51. Тэрээр 200 кг масс нэмэх үедээ өдөрт 12,000 ккал иддэг байсан. Зарим хоолнд дуртай хүмүүс юу хүн байдгийг идээд байхад амархан масс нэмнэ гэж бодох байх. Өдөр бүр энгийн хүнээс 5 дахин их хоол идэнэ. Сүүлдээ хоолноос залхаж өгж дургуутсан. Гидэс дүүрсэн ч хүчлэж идэнэ. Тийм ч амархан биш зүйл гэдэгт итгээрэй. Түүний энэхүү нүрийг хүмүүс хараад хүндчин өргөөд харвчиж гэж боддог. Гэтэл үнэндээ ховор тохиолддог вирус дархлаанаас үүдэлтэй эсвэл маш ховордоо бэртлээс үүсэх боломжтой бэлийн саажилт туссан. Гэхдээ удалгүй идэгсэн. Сахилга бат Дэглэм хоёр нь зорилгод нь хүртэл үргэлжлэнэ. Ийм учраас дээд хэмжээний амжилт үзүүлсэн тамирчид зөвхөн байглаасаа төрмөл генетикээс гадна асар их хичээл зүтгэл хэрэгтэй гэж хэлдэг. Хафтар бол стронгмен болоход байглаасаа заяагдсан төрмөл авьяастан. Тийм ээ, байгалийн өгөгдлийг хөдөлмөрлөж байж хүрч болох хязгаарын оргилд хүрнэ. Энэ бичлэг дээр 20 настай Тор 300 кг-ыг чүвэ гаргаж байна. Харин энэ дээр 500 кг-ыг маш сайн техниктэй өргөж байна. Үүнийг л генетик, хөдөлмөр, хичээл зүтгэлгээд байгаа юм. Өсөлтийн гормон элдв бусын тариа хэргэлдэг үгүй талаар бусад тамирчдыг бодвол илэн далангүй шулуухан илчигдэг. Уул шиг том биетэй залуу давхар үнэн шудраг байхаар жинхэнэ уул шиг эр хүн гэж хэлэх нь зүйтэй. Түүний төрсөн их нь викинг гаралтай. Ийм учраас Хафтар эдгээс ахуулаад Девон Ларатыг боксоор ялсан байх. Хафтар Game of Thrones-т тоглосны дараа түүнд киноны маш олон саналууд ирсэн байдаг. Саналууд нь маш ашигтай байсан ч Хафтар спорттой үлдэж өөрийн хийж чадах дэлхийн рекордуудыг эвдхийг хүсэж байна. 1000 жилийн өмнө викинг Орм Сторлсфон 650 кг жинтэй асар том усан онгоцны багныг өргөөд 3 алхсан гэдэг. Ийм учраас Ормыг хамгийн хүчтэй викинг гэдэг бөгөөд энэ рекорд 1000 жил эвдэгдээгүй байсан. Ормын түүхэн рекордыг 2015 онд Исландын викинг цустай Хафтар 645 кг модыг нуруундаа өргөөд 5 алхаж эвдсэн. Тэртээ үед одоогийн шиг фармаколог байгаагүй. Натуралаар ийм хүндчин өргөн гэдэг итгэхэд үнэхээр бэрх. Манай Монголд ч гэсэн нэг ийм үлгэр домог шиг рекордууд байдаг. Хэрвээ иймэрхүү үлгэр домог шиг рекордуудыг та бүхэн мэддэг байвал комент хэсэгт бичиж бусадтайгаа хуваалцаарай. Хэрвээ эртний үед тэгж үнэхээр өргөддөг байсан бол үнэхээр гайхалтай гэж хэлье.
Хафтер өдгөө мөрөөдлийнхөө амьдралаар Аавтайгаа их нэртэйгээ хүүхдүүдтэйгээ орон орноор аялан амьдарч байна. Тэрээр гэмтэл бэртлэр хязгаарлагдаж байгаа гэсэн хэдий ч өөрт үлдсэн боломжуудаа өдий үртэл ашигласаар байна. Олон рекорд амжилтуудыг эвдсэн ч мөнгөний салбар хөөлгүй, кино салбарт орлоггүй Хафтер спорттоо үлдсээр л байна. Ийм учраас Хафтер Бьорнсон энэ цаг үеийн эгэлгүй няцшгүй хүчтэн билээ. За энэ үрээд энэ хүү бичлэг өндөрлөө.